За дараах матриц уруугүй байх x утгыг олгоч. За хоёр хэмжээст ийм матрицын урууг нь олохдоо энэ хоёрын байрыг сольж үздэг. Нөгөө хоёрын нь тэмдгийн эсрэгээр өөрчилдөг. За ингэснийхаа дараагаар энэ А матрицын тодорхойлогчд хувагаад байна. Өөрөөр хэлбэл энэ тоо тус бүрээ энд хувааж өгнө гэсэн үг. За тэгэхээр ийм уруу матриц оршин байхгүй байхын тулд яадаг вэ гэхээр энэ тодорхойлогч нь тэгтээд нүцүү байх юм бол нэгийг хуваахын тэг болоод ямар ч утгагүй болно. Уруу матриц болохгүй гэсэн үг. Тэгэхээр уруу матриц байхгүй байна гэдэг бол энэ матрицын тодорхойлогч нь тэг байх ёстой. За нөгөө талаас бол энэ матрицын тодорхойлогч гэдэг бол x-ийг хасах 4 үржүүлнэ. Тэг хасах нь хас 3-аа 9-оор үржүүлнэ. За энийг чааш нүчих юм бол хасах 4x энд нь хасахын нэмэх нь 27 болох нь. Энэ тэгтээд нүцүү байх ёстой. За мэдээж хэрэг эндээс ингэж орж ирнэ. Эндээс x олох юм бол хасахын нэмэх нь болоод ингэж болтно. Өөрөөр хэлбэл x нь ийм байгаа үед энэ матриц уруугүй байна гэсэн үг. За ийм бодлогыг бодож үзье. Энэ матриц уруугүй байхын тулд энэ матрицын тодорхойлогч нь тэг байх ёстой. За энэ матрицын тодорхойлогч гэдэг бол x дээр нэмэх нь 16-гаа x-ийг өржүүлнэ. Хасах нь 4-ийг 16-аар өржүүлнэ. Тэгээд энэ тэг байх ёстой гэсэн үг. За хаалтаа задлах юм бол ийм болох нь байна. За энэ квадрат шидэглийг ямар нэгэн байдлаар бодоод тэр x нь манай болгоны шийд болно. За энэ бол ийм болох юм байна. Эндээс мэдээж x нь хасах 8 гэсэн ганц хайр.